Дорнод аймгийн хүний хөгжлийн ордон, орон нутгийнхаа нийт хүн ам залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд иргэд ахмадууд руу чиглэсэн нийгэм халамж, хөдөлмөр эрхлэлт, соёл хүмүүжил, спорт зэрэг олон талт цогц үйлчилгээг нэг дороос шуурхай олгох ордон юм. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл ядуурлыг бууруулах, нийгмийн халамжийн үйлчилгээг чанартай, үр дүнтэй, шуурхай хүргэх замаар нийгмийн доктортой хөгжлийг хангахад хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хамт олон хичээн ажиллаж байна. Хэрлэн сумын 4-р багт байрлах хүний хөгжлийн ордонд аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газар болон 5 төрийн бус байгууллага, аймгийн ахмадын хороо зэрэг ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын нэгдсэн нэг төвцийг байрладаг. Нэг болон 4 давхартай хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажлын байрыг гаргаж өгсөн. Хүний хөгжлийн ордны А байранд 1-р давхарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй эцэг эхийн холбооны Дорнод аймаг дахь салбар, сэтгэлийн сод уянга төрийн бус байгууллага, нийгмийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажилтан, бариа цэцлийн төв, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Дорнод аймаг дахь салбар байрлаж байна. 2-р давхарт хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын иргэдэд үйлчлэх танхим, 3-р давхарт хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын захиргаа, 4-р давхарт залуучуудын гарааны бизнесийг дэмжих стартап төв, кафе, аймгийн ахмадын хороо, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны Дорнод аймгийн зөвлөл, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөтөлөгчдийн эвлэлийн холбооны Дорнод аймаг дахь салбар зөвлөл тус тус байрлаж байна. Хүний хөгжлийн ордны Б байранд биеийн тамирын танхим байрлаж байна.